Зяг ихсэн. Тэгээд дараагийн дугаар бэлэн боллоо. 4 сарын 30 болж байна. Тэгээд өнөөдөр маркетээр айгүй олон юм болсон. Тэгээд ямар сэдвэр хэвлэлээр ярилцах вэ гэхээр AI data center буюу data төвийн ерөнхийдөө арилжаа эргэн ирвүү гэдэг нэг юм асуудлаараас ярилцсан. Тэгээд энэ маань юутай холбоотой вэ гэхээр Microsoft, Google, Meta тийм манайхан бол Facebook гэж мэддэг. Meta-гийн орлого гарсантай бас холбоотой. Тэгээд крипто цаашдаа өсөх үү гэдэг сэдвэр хэвлэлээ сүүлүүд гарсан мэдээллийн талаар ярилцсан. Тэгээд хувьцааны зах зээл унах эрсдэл байгааг харуулж байгаа нэг индикатор байна гэдээ бас энэ дээр ярих байгаа. Энэ маань ямар индикатор вэ гэхээр миний өөрөө зохиосон би өөрөө trading week-ээр script-ийн тэр бичиж гаргасан миний зохиосон индикатор байгаа. Тэгээд энэ маань өөрөө Wix-тэй холбоотой ийм индикатор байгаа. Тэгээд энэ индикатор юуг анхааруулж байгаа талаар бас ярилцсан. Тэгээд өнөөдөр бас Tesla шинэ CEO буюу Elon Musk-ыг орлох хүн ерөнхийдөө бол борд нь хайж байгаа гэдэг ийм мэдээлэл бас гарсан. Тэгээд энэ хүн мэдээллийн талаар бас хайдлаас ярилцсан. Тэгээд Украины ашигт малтмалын хилцээр бас хийгдэжээ. Тэгээд өнөөдөр яриа эхлэхээс өмнө бас нэг дурдмаар байгаа юм юу вэ гэхээр хүмүүс зоостой холбоотой арилжааны санал айгүйх оруулаач гэж хүмүүс санал тавьдаг. Тэгээд сүүлийн үед бол зоостой холбоотой арилжаануудыг илүү идэвхтэй оруулж эхэлж байгаа. Яагаад вэ гэхээр маркет булш байгаа учраас. Тэгээд криптотой холбоотой бид нар зах зээл дээр гарч байгаа боломжуудаа тогтмол ярилцж байгаа. Тэгээд төвлөрсөн бус хиймэл оюуханаас дараагийн 100x боломжийг олно гэдэг ийм пост орсон байгаа. Тэгээд энэ хүү постыг манайх уншаад дараагийнхаа арилж зооснуудыг харах боломжтой. Энэ дээр орсон саналууд дээр байгаа зооснуудын айл хэдийн цахаасаа 2x хийгээд эхэлсэн байгаа. Тэгээд сургалттай холбоотой юмар юу гэсэн бэ гэхээр манайх яг ингээд хүмүүс болсон болоогүй баахан зоос энэ төр яриад монголчуудын дунд нэг юм зоос итгэл бас буурсан байх магадaltaй. Би бас мэдээж крипто буужин дээр найзуудтайгаас хийж явахдаа өөртөө бид нар meme coin дээр гаргаад тэрнийхээ хөгжүүлэлтийг сайн хийгээгүйс болоод хүмүүс бас итгэл буурсан байх магадaltaй. Тэгээд бас дээрэс нь магадгүй мөлжүүртэй булангийн жилийн төлбөр бас тэнд өндөр байж магадгүй. Тэгээд би юу гэж бодсон бэ гэхээр хүмүүс ингээд групп дотор орж ирээд бид нараас ингээд опшнтой холбоотой, криптотой холбоотой ингээд төлөв бүрийн арилжаанаас санал болгодог. Хүмүүсийн хувьд нөгөө суур мэдлэг байхгүй учраас зарим талаараа би бас ингээд айгүйх англи үг хэрглэж бас ингээд юмнуудаа ярьдаг, бичдэг учраас ойлгохгүй юмнууд айгүйх гардаг. Тэгэхээр бас яг энэ сургалт бас нэлээд чухал юм байна гэдгийг бол яхахгүй мэдрээд байгаа байхгүй. Тэгээд ямар шийдвэр гаргасан бэ гэхээр сургалтыг 100% ер нь үнэгүй хийжээ гэдэг шийдвэр гаргасан. Тэгээд монголчуудад маань илүү үнцэнд болсон миний хувьас өгж байгаа бас чухал ажил байгаасай. Тэгээ би өөрөө ч гэсэн айгу хоббитэй хийх дуртай учраас энийгээ цаашдаа өргөжлүүлээд хийгээд явна. Тэгээд айл болох олон хүн жишээ нь юу гэдэг те уншаад үнэхээр юм сураад үнэхээр миний хийж байгаа зүйл хэрэгтэй байх юм бол надад тэр мэн өөрөө бас уран болоод явдаг. Тэгээд Twitter дээр миний хандл юу вэ гэхээр инх мандал гэдэг хандлаа. Тэгээд инх mandal.com гэдээ орох юм бол сургалт байгаа. Сургалт дээр юу вэ гэхээр төлбөртэй болгоод зарим ингээд хэсгүүд нь ингээд харагддаггүй байхгүй. Тэгэхээр энэ ерөнхийдөө бол тэр төлбөртэй болгоцсон тэр paywall гэж ярьдаг юмнуудыг ерөнхийдөө нь бүгдийг байхгүй болгоч. Тэгэхээр сүүлд орсон хичээлүүдийг бүгдийг үзэх боломжтой. Тэгээд техник шинжилгээний 8 цуврал хичээл ерөнхийдөө бол одоогийн байдлаар ингээд бүтэн орсон байгаа. Тэгээд энэ хүү хичээлүүдийг манайх үзэх боломжтой. Хамгийн сүүлд энэ мэдээж харагдж байгаа wall and profile гэдэг энэ хичээлийг орсон байгаа. Тэгээд инх mandal.com гэж ороод хичээл үзэх боломжтой байх нэ. Окей. Өнөөдөр Америк, Украин хоёр эцэст ерөнхийдөө ашигт малтмалын хилцээр гар үсэг зурсан байна. Тэгээд энэ хүү хилцээр дээр Зеленский нэлээд зурхгүй гэж нэлээд гүрий хийжсэн. Тэгээ яг мэдээж хүмүүсээс нэлээд pushback орж ирээд их орноо худалдлаа энэ гэдэг шүүмжлүүд орж ийн гэсэн айдас байж болно. Би бол хамгийн одоо жишээ нь гинэн цайлганаар бодох юм бол нөгөө талдаа жоохон муухагаар бодох юм бол Зеленскийн дайныг үргэлжлүүлэх сонирхол байсан байж магадгүй гэдэг иймэрдүү яриануд байдаг. Тэгээд миний хувьд бас тэр нь бас тодорхой хэмжээнд бол үнэншдэг. Энэ хүү хилцээр зурагснаар ямар чухал ажил болж байгаа гэхээр Украин Оросын дайн дуусах тал руугаа хандж байна гэдгийг бол харуулж байгаа. Тэгээд Украин Оросын дайн дуусах юм бол алт унна гэдэг таамгийг мөжүүртэй болон дээр бид нар хамгийн түрүүнд гаргаж ирсэн. Тэгээд алт маань өнөөдөр энэ хүн мэдээллийн дараа хүчтэй унсан байгаа. Тэгээд алтан дээр бид нар бас хэд хэдэн удаа амжилттай арилжаануудыг бас хийсэн. Тэгээд энэ удаа ямар ч байсан алт маань энэ хүн мэдээллийн дараа бол унжэна. Тэгээд энэ бас ямар ч байсан сайн мэдээ болж орж ирсэн. Яг дараагийн мэдээлэл маань юу гэсэн бэ гэхээр Tesla-гийн board Elon Musk-ыг орлох ерөнхийдөө хүнийг хайж байгаа гэдэг ийм мэдээлэл гарсан байна. Тэгээ яг уу Америкийн засгийн газартай төрд оролцох оролцоо Doge гэдэг байгууллагатай оролцох оролцоо Трамптай айгу дотн байгаа үйлдэл маань болохоор Tesla-гийн нэр хүндийг айгу унгаж байна. Европт жишээ нь борлуулалтыг айгу унгаж байна гэдэг иймэрдүү датанууд айгу гарч ирсэн. Тэрнтэй холбоотойгоор Elon Musk дээр ийм төрлийн шахалтууд орж ирсэн. Тэгээд Elon-ы хувьд дараа сараас буюу 5 сараас эхсүүлээд Tesla дээр маш их хэмжээний цаг хугацаагаа зориулна гэдэг ийм мэдээлэл гаргаж ирсэн. Тэгээд миний бодлоор Elon-ыг арайч орлохгүй баха орлох юм бол нэлээд bearish мэдээ гэж би бол бодож байна. Ягаад гэхээр энэ хүн компаниг Elon-оос өөр амжилттай удирдах чадах хүн бол нэлээд ховор нэг бол
огт байхгүй. Тэгэхээр энэ бас цаашдаа сонирхолтой байх бах, энийг бас ажиглана. Microsoft-ийн орлого айгуу сайн гарсан. Тэгээд Microsoft бас aftermarket буюу market хагасны дараа бас ингээд арилжаа явдаг. Тэгээд aftermarket-ийн дараа бас өссөн байгаа. Тэгээд Meta-гийн хувьд бас орлого бас өссөн. Тэгээд double beat гэж ярьдаг те revenue-гийн хувьд ч тэр тэгээд earning per share буюу нэг хувьцаанд ноогдох ашиг орлогын хувьд ч гэсэн ерөнхийдөө бол хүлээлтээс өндөр гарсан байгаа. Тэгэхээр хамгийн гол зах зээлийн анхаарлыг татсан зүйл маань юу гэсэн бэ гэхээр энэ жилийн хиймэл оюун ухаан зарцуулах дата төвийн зардал маань 64-өөс 72 тэрбум болж ерөнхийдөө өсөж гинэ гэдэг ийм мэдээлэл гарсан байгаа. Тэгээд энэ маань яг энэ хиймэл оюун ухааны дата төвтэй холбоотой арилжаан дээр сайн нөлөөлөх боломжтой. Тэгээд мужиртай болон дээр VRT гэдэг тэгээ Vertiv гэдэг компани хувьцааг жишээ бид нар өмнө нь санал болгож ирсэн. Тэгээ нэлээд булш байдаг. Гэхдээ хиймэл оюун ухаантай холбоотой арилжаанууд нэлээд ажиллахгүйсэн холбоотой бид нар энэ процессуудаас ихэнхээс нь бүгднгээс нь ер нь бол гараа авчихсан. Тэгээд одоо энэ хүн арилжаа минь эргэж ирээд үнэхээр боломж юм байх юм бол ийм хувьцаанууд руу эргэж орох юм бол сонирхол бол байгаа. Тэгээд мужиртай болон дээр бид нар яадаг гэхээр багцаар нь ерөнхийдөө бол хувьцаануудаа гаргаад явдаг. Одоо жишээ нь юу гэдэг байгалийн хийн дээр би булшана гэж ярих юм бол байгалийн хийтэй холбоотой нэгэн хувьцаа санал болгох биш. Ядаж болиог 5-аас 10 шиг хувьцааг санал болгоод ингээ явдаг. Тэгээ хиймэл оюун ухаантай холбоотой бидний санал болгох маш олон хувьцаанууд байдаг. Тэгээ хэрвээ энэ дата төвтэй холбоотой infrastructure гэж ярьдаг. Тэгээ энэ хүү хиймэл оюун ухааны дэд бүтцтэй холбоотой арилжаа минь эргэж орж ирэх юм бол энэ дээр бас арилжах санаануудыг мэдээж мөлжөртэй болон дээр хамгийн түрүүнд бид нар уншигч нартаа санал болгоод явах болноо. Тэгээд хиймэл оюун ухаантай холбоотой юм дээр бас Treasury Secretary Bassent юу гэж хэлсэн бэ гэхээр US is on the verge of becoming an AI superpower гэж хэлсэн. Тэгээд ерөнхийдөө бол бид нар хиймэл оюун ухааны супер хүч болоход ер нь бол нэлээд төгсөн байна. Одоо ирмэг дээр нэрсэн байна гэж ярьсан. Тэгээд энэ хүү мэдээлэл маань эргээд энэ хүү засгийн газар маань ерөнхийдөө бол AI технологийн талын хөгжил дээр бол маш тийм дэмжлэг өндөртэй байдаг ер нь засгийн газрын байна гэдэг бол бас дахин харуулж байгаа. Тэгээд Nvidia-гийн чипийг хяст руу гарахыг хоригсноос болоод Nvidia-гийн ханшин дийлэн сөргөөр нөлөөлсөн. Тэгээд Nvidia 25-аас 100 тэрбум долларын жишээ нь орлого буурах юм байна гэсэн мэдээлэлд гарч ирсэн. Тэгээд өнөөдөр цагаан ордон дээр Jensen Huang хурж ирж байгаа жишээ нь за одоо наадах чинь ингээд AI юу байна те чип байна. Наад чипийг чи хийхийн тулд 100 гаруй одоо оронд дата цен одоо юу гэдэг нь supply chain дээр буюу үйлдвэрлэлд ингэж яваад маш нарийн процесс орж иж бүтдэг чип юм а те энд бол ингээд тог зарцуулдаг бла 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 гэдэг ингээд ерөнхийдөө чипийг танилцуулсан. Тэгээд 100 гаруй оронд гэж хэлснээр надад айгу сонирхолтой санагдсан. Тэр нь юу вэ гэхээр окей худлааны дайн хийж болно. Гэхдээ худлааны дайн хийгээд байх юм бол бид нэр энэ хүү нарийн энэ чухал технологиудыг бид хийх боломжгүй болно штэ гэдэг мессежийг ер нь давхар хүргэж гинэ гэж бол надад бол санагдсан. Тэгээд энэтэй холбоотойгоор юу вэ гэхээр худлааны дайнтай холбоотой, тарифтай холбоотой, гайлын татвартай холбоотой Америкийн бодлого маань ер нь бол яг одоогийн медиагийн яриад байгаа шиг тийм утга учиргүй зүгээр 150%, 200% гэж галзуураад байхгүй. Ер нь бол нэлийн боломжийн байх юм болов гэдгийг төлөв рүүгээ хандж байна гэдгийг харах боломжтой. Google-ээс бас дахиад сонирхолтой мэдээлэл гарсан. Google-ээс юу гэсэн бэ гэхээр Samsung-ийн HBM3E гэдэг memory-г ашиглахаа болоод Micron-ы high performance memory chip хэрэглэхээр болж байгаа гэдэг ийм мэдээлэл гарсан байна. Тэгээд энэ маань магадгүй Micron дээр мэдээж сайн мэдээ байх боломжтой. Тэгээд memory chip-ийг ер нь бол дэлхийд дээр AI-тай холбоотой chip-ийг үйлдвэрлэж байгаа 3 чухал компани байдаг. Тэгээд Солонгосын 2 компани байгаа. Нэг нь болохоор Samsung, нөгөөх нь HK Synix I don't know. Америкт нөгөө нэг хувьцааны арилжигддаг болохоор би нэг сайн мэддэггүй юм байсан. Тэгээ ямар ч байсан Солонгосын 2 компани, тэгээ Америкийн 1 компани байдаг. Тэгээд Америкийн компани маань болохоор Micron гэдэг нэг компани байдаг. Тэгээд Micron дээр бид нар мөлжөртэй болон дээр өнгөрсөн жилээс хойш ерөнхийдөө бол нэлээд олон бид нар бас ярилцаж төрөл бүрийн зэг үйл дээр ерөнхийдөө бол арилжаа энэ хийгээд ашигтай ашиггүй ингээд янз бүрийн юмнууд л хийгээд явж исэн байгаа. Тэгээд хэрвээ дата центртэй холбоотой арилжаа маань үнэхээр амжилттай байгаад Micron маань энэ хүү high performance чипний зах зээл дээр үргэлжлүүлэн тэргүүлэгч байх юм бол энэ маань бас магадгүй шинэ боломж авах бас боломжтой. Тэгээд яг одоогийн байдлаар сүртэй бодол байхгүй байна. Одоо чинь юу гэдэг эндээс судалдаж авах энэ гэж бол хэлж байгаа юм байхгүй. Зүгээр энэ мэдээлэл сонирхол татсан юм а гэдгийг бол хүргэж байна. Тэгээд Трампын хувьд би одоо шийхтэй уцаар ярихад бэлэн байна ярих гэж байна энэ гэж мэдээлэлүүдийг гаргасан. Тэгээд шийгийн хувьд бол Трамптай яг өөрөө бол ярдггүй юм байна лээ. Тэгээд яг энэ маань нэг талаасаа юу гэдэг ший одоо чинь Трамп руу залгаад ярьчих юм бол айгу тийм сул дорой юм шиг харагдах гадаж магадгүй байхгүй. Тэгээд тэр тусмаа коммунист орны
одоо диктатор хүний хувьд тийм монголоор одоо юу гэх юм диктатор гэдэг одоо диктатур одоо хүний хувьд илүү одоо хүчрэхэг харагдах одоо мундаг харагдах нь айгүй чухал тийм. Тэр тусмаа одоо чинь юу гэдэг хойд солонгосын ерөнхийлөгч нь тийм баадгүй энэ төр гэл хүмүүс нийтгдэг гэдэг шиг тийм ямар ч байсан ийм орнуудад бол юу вэ гэхээр худлаа хиймлэрч хамаагүй илүү ингээ бурхан шиг шүтгэдэг сонирхол байдаг. Тэгээ шиг үед магадгүйс тийм байж магадгүй дэндүү бардан байж магадгүй ямар ч байсан Трамптай одоо болтлол яриа хийлээ гэдэг бол мэдээлэл бол гараагүй. Тэгээд яг Трампыг шийдээ ярихад бэлэн байна гэж хэлсний дараа Америкийн нэгдсэн улсын худлааны төлөөлөгч Greer гэдэг хүн хятадтай албан ёсны хилцээ хийгдээгүй гэж бол ерөнхийдөө бол яригдсан. Тэгээд энэ бол Трамп ингэж хэлснээс 3 цагийн дараа гарсан мэдээлэл байна гэсэн байгаа. Зяг QRA гэж ерөнхийдөө бол ярьдаг. Бас Treasury Funding Announcement гэж ярьдаг. Энэ маань юу вэ гэхээр Америкийн төрийн сангийн улирлын санхүүжилт босгох төлөвлөгөө гэдэг нэг ийм баримт бичиг гардаг. Тэгээд энэ төв баримт бичгээр яадаг вэ гэхээр доотлын хүсдэгтээ сааж болно 2 жил, 3 жил, 5 жил, 7 жил, 10 жил, 20 жил, 30 жилийн бондын альнаар нь хэдэн тэрбум доллар босгох юм бэ гэдэг энэ хүн мэдээллийг хүргэдэг. Тэгээд энэ хүн мэдээлэл маань ягаад сүүлийн үед айгу зах зээл дээр айгу нөлөөлдөг төрлийн мэдээлэл болцсон бэ гэхээр нэгт одоогийн байдлаар биднэрт нөгөө QE байхгүй QT явж байгаа буюу Америкийн төв банк маань бондыг зах зээл дээрээс худалдаж авах ш зах зээл рүү ерөнхийдөө зарах эсвэл зүгээр балансан дээр байгаа бондыг хугацаанд дуусахаараа нонд нь өөрийг худалдаж авахгүйгээр зүгээр шууд балансаараа ингээд рол хийлгээд үгүй болгоод байгаа байхгүй. Тэгэхээр ийм байгаа нөхцөл дээр юу вэ гэхээр бондын хүү маань ерөнхийдөө урт хугацааны бондын хүү маань нэлээд өндөр болсон. Тэгээд мэдээж зах зээл дээр цаашдаа инфляц өсөж магадгүй гэдэг ийм мөрдөө эрсдэл байгаа гэж бас үзэж байгаа учраас урт хугацааны засгийн газрын бондын хүү маань ер нь бол өндөр байгаа. 10 жилийн бондын хүүг өндөр байна гэж Трамп болон Бесент бүгдээ ярьж байгаа. Нөгөө талаасаа Америкийн цаашдын эдийн засгийн өсөлт маань өөрөө айгүй хүчтэй байх юм байна гэдэг хүлээлт байгаа учраас энэ хүү бондын хүү маань бас өндөр байх магадaltaй. За ийм цаг үед Америкийн төсвийн алдагдал өндөр, GDP-тэй харьцуулах өрийн хэмжээ маш өндөр болцсон байгаа энэ нөхцөл байдал дээр төрийн сангийн санхүүжилт маань айгүй чухал байр суурь эзлээд байгаа. Тэгэхээр энэ маань юу вэ гэхээр урт хугацааны бондын хүүд айгүй нөлөөлөх чухал мэдээлэл болчиход байгаа байхгүй. Тэгэхээр урт хугацааны бондын хүү хэрвээ цаашдаа үргэлжлэж чангарах юм бол financial condition буюу санхүүгийн нөхцөл байдал чангараад тэрнээсээ болоод зах зээл дээр уналд орж ирэх магадaltaй гэж энэ бол шинжээчнэр үздэг байгаа. Тэгээд өнөөдөр гарсан мэдээлэлээр бол сүртэй bearish мэдээ байгаагүй. Их хэмжээний T-bill гаргаж байгаа хэвээрээ байна. Тэр T-bill гэдэг маань юу вэ гэхээр богино хугацааны 2 жил хүрэхгүй засгийн газрын бондыг яриад байгаа байхгүй. Тэгэхээр Америкт бол ерөнхийдөө бол бүгдийн бонд гэж монгол хүмүүсийг нэрлэдэг. Богино хугацааныхыг болохоор T-bill 10 хүртэлх хугацааныхыг болохоор note 10-аас цааш хугацаатай урт хугацаатай болохоор бонд гэж жишээ нь ярьдаг байгаа. Тэгэхээр энэхүү мэдээлэл маань бол яг бол bearish гэхээсээ илүүтэйгээр баг зэргийн bullish мэдээлэл гарсан байгаа. Тэгээд Robinhood-ийн орлого гарсан. Тэгээд жилийн орлогын өсөлт маань 50% ерөнхийдөө өсөлттэй боллоо гэдэг ийм мэдээлэл гарсан. Тэгээд Robinhood дээр шин ерөнхийдөө future нэмэгдэж байгаа. Хүмүүс өөрсдийнхөө тэтгэврт гарах ерөнхийдөө хадгаламжийн дансыг хүртэл Robinhood дээр үүсгэх боломжтой, крипто арилжах боломжтой, криптогийн өөрсдийн гэсэн wallet-тай энэ тэгээд дээрээс нь future арилждаг болно гэж бас мэдэгдэжсэн. Босын болов би бас мэдэхгүй байна. Ямар ч байсан SPX, VIX энэ гэж чухал индексүүд төр чинь оошн худалдаж авдаг болох гэх мэтлэн яг ийм бүрэн хэмжээний арилжааны платформ бол ерөнхийдөө болж хөгжиж байгаа. Тэгээд хүмүүс хэрэглэхэд амархан хялбар учраас залуу хүмүүсийн хувьд бол нэлээд popular, миний хувьд бол бас өөрөө бий болох хуваараа Robinhood жишээ нь хэрэглэдэг байгаа. Окей, криптотой холбоотой мэдээлэл рүү шилжих юм бол Mastercard supports stablecoin payments. Тэгээд Solana Pay гэнэ. Тэгэхээр Solana Pay-г ашиглаж байгаа stablecoin-оор ерөнхийдөө гүйлгээ хийх боломжтой болгож байгаа гэж байна Mastercard. Тэгээд дээрэс нь Marcel Kasumovich гэдэг энэ хүүхэн маань болохоор ямар албан тушаал хашдаг вэ гэхээр Coinbase Asset Management дээр Deputy Chief Investment Officer буюу одоо хөрөнгө оруулалтыг хариуцсан дарга монголоор тэгж орчуулах юм. Тэгээ ямар ч байсан ийм албан тушаалтын нөхөр маань юу гэж ярьсан бэ гэхээр Америк 100 тэрбум долларын биткойн худалдаж авах магадaltaй энэ төр гэсэн яриа хийсэн. Гэхдээ энэ Vivek гэдэг нөхөр бол нэг талаасаа юмыг контекстээс нь арилгаад хэтэрх юм ушигчж байгаа байхгүй. Энд болохоор юу гэж хэлсэн бэ гэхээр Fort Knox-д байгаа алтыг яг өнөөгийн зах зээлийн ханшаанд үнэлэх юм бол Америк бол 900 тэрбумаас 1 тэрлион долларын алтны хадгаламжтай. Тэгэхээр алт Америк угаасаа засгийн газар өөрөө хатгадаг юм чинь. За окей. 1 тэрлион долларын алт хатгаж болж байгаа юм бол ягаад 100 тэрбум долларын биткойнтэй байж болохгүй гэж гэдэг иймэрдүү ерөнхийдөө өнцгөөс хараад тэгээд Америк бол цаашдаа магадгүй 100 тэрбум доллараар биткойн худалдаж авах магадaltaй гэдэг ийм яриа ирсэн. Тэгэхээр Лутнигийн хувьд жишээ нь биткойныг дэмждэг Америкийн баялагын сан дотор жишээ нь биткойныг хийх хэрэгтэй энэ гэж бол аягүй ярьдаг. Дээрээс нэг юм ажилласан хүмүүс ерөнхийдөө зах зээлийг дагдаг, Twitter дээр идэвхтэй байдаг, Трампыг дагдаг, крипто сонирхдаг улсууд байх юм бол юг мэдж байгаа гэхээр Трампын гэр бүлийнхэн крипто зах зээл дээр аягүй булш болсон. Одоо бол биткойныг худалдаж авах хэрэгтэй цаг мөнгө биткойн бол одоо будаа болгоно гэдэг талаас нь аягүй ярьдаг.
Тэгэхээр цааш та Америкийн засгийн газраас дээрээс нь Трампын administration-ээс биткойныг худалдаж авах, биткойныг үргэлжлүүлэн дэмжих иймэрдүү зарлалууд гарах юм бол гайхах зүйл байхгүй. Тэгэхээр одоо бол өмнө би ярьжсэн өнгөрсөн жил би бүр Трампыг ерөнхийлөгч болохоос ч өмнө Америкийн хуулийн нөхцөл байдал орчин айгүй өөр болж байна. Хүмүүс биткойнд хандах нөхцөл айгүй ондоо болж байна. Би амьдралдаа анх удаага би биткойныг магадгүй нэг ширхэг биткойн 1 сая доллар болно гэдэг ярианд итгэж хэлж байна гэж ярьж ирсэн. Тэгээд тэрийг сонирхож байгаа хүмүүс байх юм бол гүйлгээд бас харж болно. Тэгээд яхааргүй энэ хүн нөхцөл байдал маань баг багаар биелж эхэлж байна. Тэгээд юу гэхээр North Carolina гэдэг Америкийн мужи маань биткойны стратегийн notes бий болгоно гэдэг энэ хөө хуулийг баталсан гэдэг бас мэдээлэл гарсан байна. Тэгээд Ripple гэдэг XRP гэдэг зоостой крипто төсөл байдаг. Тэгээд Circle гэдэг USDC гэдэг stablecoin-ыг гаргасан компани худалдаж авъя гэдэг санал гаргасан байна. Тэгээд дээрэс нь Visa криптогийн stablecoin-оор Латин Америкт payment хийдэг болж байгаа гинэ. Тэгэхээр юу вэ гэхээр криптотой холбоотой булш мэдээлэлүүд ерөөсөө өдөр болгон тасралтгүй гарч байгаа. Гүйцэтгэд ерөнхийдөө бол төвхтэй. Тэгэхээр юу вэ гэхээр нөгөө мэдээ уншаад ингээл гой мэдээ гарчлаа гэдэг гэхээс илүүтэйгээр ерөнхийдөө яг цаг хугацаанд салхи яг хаашаа өглөөж гэн ерөнхийдөө тренд хаана гэдгийг бол бид нэр мэдээгээр дамжуулж ерөнхийдөө бол харах зорилготой байдаг. Тэгээд крипто дээр юуг ажиглаж болох вэ гэхээр криптог бол нийтээр ерөнхийдөө хүлээн зөвшөөрж гин улс орнууд институцууд ерөнхийдөө хүлээн зөвшөөрж гин. Энэ удаа хамгийн сонирхолтой юм нь юу вэ гэхээр өмнө айгу болж байсан. Жирийн одоо retail гэж ярьдаг те бид нар шиг хүмүүс байна криптог яг хангалттай сонирхож чадахгүй нэг дэндүү зайгаа барьсан бол надад санагдаад байна. Тэгээд retail-ийн жирийн одоо жишээ нь юу гэдэг хөрөнгө оруулагчдын хамгийн том гаргадаг алдаа бол дандаа юм дээрээс хоцорч орж ирдэг. Тэгэхээр бол энэ удаа манайхан крипто сонирхож байгаа бол криптод итгэдэг бол яг одоо байхад бол үнэхээр тохиромжтой цаг хугацаа мөн шүү гэж бол би бол хэлэх байна. Өөрчий бодлогочлаа. Тэгэхээр миний төхөөс индикатор гэдээ ярьж байсан. Тэгээд индикатор маань сүүлийн 2 хоног ерөнхийдөө бол уунтаа харуулж ерөнхийдөө бол ассан. Тэгээд индикатор маань дандаа бас зүг байдгүй алдах үед бас байдаг. Тэгээд сүүлийн 2 хоног дарааж асныг бодохоор миний хувьд бол хэдий зах зээл дээр айгүй олон булш мэдээнүүд гарч байгаа ч гэсэн ойрын хугацаанд магадгүй жоохон уналт орж ирэх магадлал байж магадгүй байна гэдэг ийм бодлол төрж байна. Тэгээд ямар байх юм бүүмэд ямар ч байсан ажиллаад явна. Тэгээд VIX-ийн term structure харах юм бол энийг болохоор юу гэж ярьдаг гэхээр backwardation гэж ярьдаг. Тэгээд энэ хөө backwardation хэлбэрт орсон. Энэ маань бол нэг талаасаа бол bearish ийм term structure байгаа. Тэгээд term structure гэж юу вэ энэ гэж сонирхож байгаа усуд байх юм бол сургалтандаа манайхан суугаараа. Тэгээд миний хувьд бол тогтмол аль сурвалт боловсруулаад ингээд оруулж байгаа. Тэгээд сургалтууд маань мэдээж үнэгүй болж байгаа. Хөрөнгө оруулалттай холбоотой юм дээр хүмүүсийн асуудаг айгүйх асуултууд байдаг. Тэдгээр нь юу вэ гэхээр окей. Би хэдэн доллартай байж ярилцах юм бэ энэ гэж хүмүүс бас айгүйх ярьдаг. Тэгэхээр юу вэ гэхээр хэдэн доллартай байсан ч болно. $100 ч юм уу, $1000 ч юм уу. Та хаа нэгтээс ихэлх нь айгүй чухал. Дээрэс нь намайг ингээд опшнтой холбоотой арилжаанууд энэ төр яриад ингээд явдаг болохоор хүмүүс ингээд намайг зөвхөн опшн арилж гэж бодоод байдаг байхгүй. Яг үндэ бол үгүй энэ маркет унж магадгүйгээр заримдаа жишээ нь позиц хамгаалахын тулд хедж хийгээд явж байгаа байхгүй. Ягаад гэхээр би ингээд хувьцаатай учраас хувьцаа нийт зах зээл ингээд унчих юм бол угаасаа бүх хувьцаанууд ингээд дагаа унчих учраас тэр уналтаас сэргийлээд ер нь бол хедж хийх үүднээс буюу датал болгож ерөнхийдөө опшн арилждаг. Тэгээд ямар ч одоо жишээ нь үгдийн хувьцаа аваагүй байж урт хугацааны хувьцаа хадгалдаггүй байж энэ тэр зүгээр шууд орж ирээд байнга опшн арилжаад байхыг бол би бол буруу гэж боддог. Дээрэс нь хөрөнгө оруулалт дөнгөж сурч эхэлж байгаа хүний хувьд ойлгох аягүй чухал. Опшн гэж юу юм гэдгийг ойлгох чухал. Тэрнээс шууд орж ирээд хамгийн ихний арилждаг хэсэг юм опшн байх бас аюултай. Ягаад гэвэл опшн маань өөрөө аягүй эрсдэлтэй байдаг. Дээрэс нь хүнд аягүй тийм буруу бодол төрүүлсэн. Аягүй богино хугацаанд ингээд ашиг хийгээл хурдан мөнгө дөнгөлөх гал ерөөс аалж талчих гадаг. Тэгэхээр тэр сэтгэлгээ маань өөрөө хүнийг аягүй алдаа гаргуулдаг. Тэгээ монголчууд хэлдэг те бушуу туулаа бориндоо баста гэж. Тэр маань тэгэхээр яхахгүй чухал wisdom эргүү ухаан байсан байна. Тэгээд өнөөдрийн яриа үгээр өндөрлж чинь. Тэгээд дараагийн хавтад дээр уулзъя. Thank you guys.